уучлаарай. Та бүхэндээ энэ өдрийн амар амгалан айлтган мэдчилж байна. Бидний анхаас 2022 урлагийн наадмын шилдэг номеруудын тайлбар авахыг хэлэхэд бэлэн боллоо. Эрдэм чанараа тэргүүлж байдаг, эрдэмт багшаа лээлж байдаг, зулаа бишгэж гөрсөн 100 түмэн ширээ гаргасан. Зоогийн талаас илүү насалсан миний сургууль алдар цуутай 100-ны түүхээ бичсэн манай коллеж мөнхийн говьяатай. Бид энэхүү төрлөх сургуулиа энэ сайхан эрдмийн өргөөгөө багтан дуулдаг билээ. Бидний бэлтгэсэн тоглолтыг тоглон сууж таалан сойрхно. Мөнх амьдралын гугай нутгаа зорино. Өрөг өгснөгч нэгэн байнгын суралцагч даваа жаргал. Байрны техникч нэгэн бай, цалгааны техникч нэгэн байнгын суралцагч.
ээжийг маш их үзэн яддаг. Ээж минь сургуулийн ганцнд ажиллаж гэр бүлтэй тусалдаг байлаа. Намайг дунд сургуульд байхад ээж минь над дээр ирээд миний хүү үлдэж байна уу гэж асуусан. Энэ үгэнд би уурлаа гэж ээжийн муухай царай намайг үнэхээр бачимдуулж байлаа. Миний хүүч байхдаа яах вэ гэж бодоод асуултанд нь ч хариулалгүй яваад өгсөн. Маргааш нь манай нөгөөгийн хүүхэд ангаар дүүрэн хөө танаа ээж чи өрөөс нүдтэй байлээ штэ гэж хашгирлаа. Би маш их уурлан бас ичиж шууд л ээж дээрээ очиод та яагаад зүгээр өгөөд өгч болдоггүй юм бэ гэж асуусан. Ээж миний урдаас харан чимээгүй зогслоо. Би энэ асуултынхаа хариултыг авах гэж маш удаан түүнийг харж зогссон юм. Учир нь миний дотор маш их уур хүрч байсан болохоор ээжигээ ямар хүнд хэцүү байдалд оруулж байснаа огтхонч анзаараагүй. Энэ явдлаас хойш ээжтэйгээ нэрхэн болж зөвхөн хичээл намандаа анхаардаг боллоо. Амжилттай сайн сурсны эцэст өөр хотод мэргэжилтэй болж ихэнх хүүхдүүдтэй ч боллоо. Байр машин ч авлаа. Миний амьдралын аж аргал утга учир бол миний ихэнх хүүхдүүд байлаа. Ээж минь сүүлийн хэдэн жил намайг хараагүй нэр ач зээдраа нэг ч харж байгаагүй лээ. Нэгэн өдөр ээж минь бидэнтэй очиж ирсэн байлаа. Тэр хаалганы дээр зогсчихсон хүүхдүүдэд нь чихэр өгөөд сууж байв. Хүүхдүүд миний ээжийг нь хараад эмээ таны нүд чинь яачихсан юм бэ хэмээн нийлэн зогсож байлаа. Би ч ойлгохгүй төчнөөс төгсөж бас уурлан та яагаад манайд ирж байгаа? Яагаад хүүхдүүд айхад байгаа одоох юм яа хэмээн уурлан хөөгшөсөн гаргалаа. Ээж минь үгийг сонсчоод уучлаарай би хайлт дурчиж намайг үнэхээр уучлаарай гэж дахин бүхий зөө цааш хатсан. Ингэж хэлээд алхахтай ээжийг нөрөөс нь нөлөөс нь хэлцүүлж байлаа. Энэ явдлаас хойш нэлээд хэдэн жил өнгөрлөө. 10 жилийн уулз болж их нэртэй өөр хотод томилолтой гэж бодлаа гэлээ төрсөн хот руугаа явж 10 жилийнхаа уулзалтанд орлоо. Уулзалтаас дараа миний сүнс зам хөдлөөд төрсөн мөнгө гэртээ орж үзэхээр санагдав. Гэртээ иртэл ичиг байсангүй. Ичиг гэж намайг төрсөн бодлаа. Ичиг минь бахан болсон гэж хэллээ. Энэ үгийг сонсоод би ойлаа гэж. Ээж надад үлдээсэн захидлыг уншаад би ямар том алдаа гарснаа ухаарсан юм. Тэр цагт миний ээж чамайг бодоогүй өдөр зүудлээгүй шөнө гэж үгүй билээ. Ээж чамтай маш хайртай. Чи бол миний амьдралын утга учир. Миний хүү багаахтаа осол давч өөрөөсөө ганц нүдээ алдсан. Ээж нь чамайгаас нүдтэй хорвоогд болохыг зөвшөөрөөгүй. Тийм ч учраас ээж нь чамд өрөөсөө нүдээ өгч хаалгаад орсон юм. Миний хүү ээжийнхээ нэг нүдийг энэ орчлонгийн хамгийн сайн сайхныг төлдөж аз жаргалтай нийт хөр баяслаар дүүрэн амьдраарай. Ээжээс гэсэн байв. Энэ үгийг сонсоод би хизээж уйлж байгаагүй уйлсан. Энэ нулимс миний ээж надад хүндсэн. Комплект нулимс байсан гэдэгт би итгэдэг. Ээж үгүй уучлаарай ээж. Бачрын шүлэг болдын ой. Засаж чимэглэлийн 2 ангиас оролцогч эрэхтэй.
жаргал маань бас чимэглэлийн хоёрын байнгын суралцагч Анод байна. Хөгжөө. Тавхан хоёрын ангид суралцагч Баатар Жав, Агнуур нэгэн ангид суралцагч Төвлөр.
a good feeling, yeah. Oh, I get a feeling that I never had before. No. I'm just gonna tell you right now that I believe, I really do believe that. Oh, yeah. Oh, song is going over right now, child. Let me tell you.
сонирхолтой дуу. Дааруулахгүй. Самтыг гэж нэрийг энэ сонсож байна. Lights, camera, action. I see you looking at my PIC. No, do the thing about the people. Zoom out, okay, zoom in, zoom out, okay, zoom in, zoom out, okay. Baby, walk, I get walk, feel, walk, see, again.
ерөөл. Өрөг өгсрөгч нэгэн байнгын суралцагч доо жаргал.
Бидний авраас 2020 урлагийн наадмын тоглолт маань юу вэ? Суртахуун таад цайлсан та бүхэндээ баярлалаа. I'm